Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн Монгол Улсын ерөнхийлөгч ухаангийн хөрөлцгийн бүгд найрамдах залуусад хийж байгаа төрийн ажилтал үргэлжилж байна. Ерөнхийлөгч зарлиг гарган Монгол-Италийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Итали-Монгол иргэдийг төрийн одон медалаар шагналаа. Хөдөлмөрийн гавийн улаан төвийн одонгоор Итали улсын Триесто хот дахь Монгол улсын өргөмжилт консул асан Алдо Колини найрамдлал медалаар Италийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Италийн парламент дахь Итали-Монголын парламентын найрамдлалын бүлгийн дарга Николо Кари, Милан хот дахь Монгол улсын өргөмжилт консул Пауло Боните, гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны яамны Аз нумхан далайн орнуудын газрын захирал Александра Скева, гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны яамны гадаад сурчлагын газрын захирал Александро де Педис, урлагийн бүтээл сэргээнт сурлагч Пасколио Жинза нарыг шагналаа. Би Монгол-Италийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бас өөрийн хувь нэмрээ оруулах чин сэтгэлээсээ ажилласан. Гэхдээ би өнөөдөр энэ эрхэм үнэтэй шагналаар шагнагдана гэдгийг бол мэдээж зүудэлж төсөөлж байгаагүй. Тийм ерөнхийлөгчд бас тусгаалan баяр хүргэе. Намайг мартаагүй бас талархлаа илэрхийлье. Алтангац содонгоор Монгол-Италийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Хавчвын Няма, Милан хот дахь Монгол улсын өргөмжлөлт консул асан Цэвэг Доржийн Гантвиа нарыг шагналаа. Манай нийгэмлэг одооны байдлаар бол Итали руу хэлний бэлтгэлд оюутан явуулдаг. За би бол өөрөө албан ёсны орчуулагч, Монголд байхдаа орчуулга хийдэг байсан. Эндээ ч гэсэн байхдаа бас бичвэрэнд орчуулга. Нэг иймэрхүү юмнууд бол яаж байгаа. Нийгэмлэгийн хувьд болох дээр энд Монголын сурталчлах, Монголын соёл, нүүдэлж одоо түүх, зан заншлыг түгээх, ойлголт өгөх, Италичууд монголчууд ямар хүмүүс вэ гэд ойлголт өгөхийн тулд бол лекц сургууль соёл одоо хотын захиргааны зохион байгуулсан тийм одоо ярьцлага бол жилүүд 2 3 бол явдаг. Ерөнхийлөгч хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгаа эрхмүүдэд болон тэдний гэр бүл хамт олонд амжилт хүсэн сайн сайхан бүхнийг хүсье юм а. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны төвд 55 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн.